өнөө цаг үед яг хүүхдүүдтэйгээ яаж харилцах юм, захим орчинд одоо энэ буруу мэдээлэл авж байгаа эсвэл би нэг энэ бүлэн хийж байгаа хүүхдүүдэд яаж зөвлөх юм. Тэгээ өөрсдийг нь яг одоо энэ захим орчинд яаж оролцох юм. Энэ тал дээр сургах багш нарыгаа эхлээд одоо нөлөөлөх хүмүүсээ тий. Ингээд энэ саналыг тавьсны дагуу одоо энэ хичээл энэ талын одоо мэдлэгүүд хичээлүүд бол багш нарт орж байгаа. За ер нь бол өнөөдөр сургалтын хөтөлбөрийг нөгөө хүүхдийг багаас нь зөв сайн хүн болгохын тулд маш олон хөтөлбөр боловсруулад сургалтын агуулгад тусгая гэсэн саналуд бол ирдэг. Бүгд чухал байдаг. Гэхдээ бүгдийг нь бол бие даасан хичээлээр оруулах ямар ч боломжгүй байдаг. Яг гэвэл энэ цаанаасаа тогтцсон цагтай, тодорхой хэмжээний кредиттэй хүүхдийн ачаалт одоо яах шинжлэх ухааны үндсэн хичээлүүд гэдээ байж идэг. Гэхдээ яг энэ хэвлэмжлэлийн боловсролыг олгох ялангуяа энэ сошиал ертөнцид яаж өөрийгөө хамгаалах юм, ямар одоо мэдээллийг ялгаж чаддаг байх, алийг өөртөө авах, өөрөөсөө холдуулах, өмнө даван туулах тийм ээ. Ялгаж таних энэ бол бүх одоо хичээлийн агуулгад бол тусгагдаад явж явах ёстой. Тэгээд мэдээж иргэний боловсролын хичээлд бол хөтөлбөр боловсруулад өгөхөд бид нар одоо нөгөө аюулгүй орчин гэл хөтөлбөр боловсрогдоод явж байгаа шүү дээ. Хажуугаар нь хичээлийн хажуугаар бид нар иргэний боловсрол хичээлээр мөн одоо нөгөө 5 дахь өдөр ордог цагуудаараа дамжуулаад хүүхдүүдтэй хичээл өгж байгаа. Тэгэхээр би бол хөтөлбөр боловсрогдох хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр одоо тэдэн насны хүүхдэд яг одоо манай нөгөө эрүүл мэндийн хичээл 18-аас 19 одоо энэ хичээлийн жилд би даасан шинээр хичээл болоод маш том 6 агуулга дотор 4-р ангиасаа одоо ахуулаад яаж эрүүл байх юм, яаж одоо хид бүр маш тодорхой байгаа. Та нар 4-өөс 12-р ангийн хүүхдүүдтэй болвол өнөөдөр яг хичээл дээр нь эрүүл мэндийн боловсролын хичээлээр юу үзэж байгааг зур хараарай. Тэгэхээр яг энэ шиг ингээд бага одоо жишээлбэл 1-ээс 5-р ангид бид нар яг энийг өгцөн байх хэвээр, хүүхдүүд бол мэдсэн байх хэвээр. Цэцэрлэгт бол бид нар энийг одоо мэдсэн байх хэвээр. 6-аас одоо 9-р ангид, 9-өөс 12-р ангид гээд ингээд англиад бид нар хөтөлбөр боловсруулсан байхад бол бид нар энийг одоо өгөх бол үүрэгтэй, зайлшгүй хэрэгцээтэй, шаардлагатай. Тэр битэл одоо энэ захим гадуурхал цаашаа аяны хүрээнд Англид, Америкт байгаа монголчууд, тэнд байгаа төрийн бас байгууллагууд, тэнд байгаа одоо орнуудын хүүхдүүдэд өгж байгаа тэр мэдээлэл хөтөлбөрийг энд шууд орчуулад одоо ингээд яваад хүүхдүүдэд өгвөл яасан бэ гэсэн санал хүртэл тавьж исэн. Тэгэхээр боловсрол, соёл, спортын яам бол энэ дээр нээлттэй байна.